Юна ТV сувгийн онцгой үзэгч танд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн шинэхэн мэдээллүүдийг хүрэхэд бэлэн боллоо. За та яг одоо Юна ТV-гийн онцгой үзэгч болж сувгадаа subscribe дарж бас бидэнтэй нэгдээрээ. За мөн сувгаа дагаж өмнөх дугаартаа сэтгэлээ үлдээсэн бүхий л хүмүүстээ хайр илгээж байна. За ингээд бичлэгээ эхэлцгээе. За өнөөдрийн эхний мэдээллээрээ би та бүхэндээ одоо хүний төсөөлшгүй одоо эр зориг за гэвч бол түүнийг дагаж ирсэн аимшигтай одоо золгүй явдалтай магадгүй одоо дэлхийд ирэх хамгийн үзэгсэлэнтэй хэрнээ бүр хамгийн аюултай газруудын нэгийн тухай ярих гэж байна. За энэ бол мэдээж маш халуун буцаж буй ус руу өөрийн одоо хүслээрээ орж амиа алдсан нэгэн залуугийн харамсалтай юм сэтгэл хөдлөм түүхийг та бүхэнтэйгээ хуваалцгаулна. За 1981 оны 7 дугаар сарын 20-ны одоо зуны 1 нартай өдөр одоо 24 настай Дэвид Аллен Кирван гэх залуу одоо цаашдаа түүнийг Дэвид гэж дуудах болно. Найз Роналдотойгоо болон Мөсийн нэртэй одоо нохоотойгоо хамтдаа Америк нэгдсэн улсын бүр хамгийн алдартай одоо Йеллоустон үндэсний хүрээлэнгээр аялж явсан. За тэд бол Целестин пул гэх маш үзэсгэлэнтэй тэнгэрийн цэнхэр өнгөтэй халуун аршааны хажууд бол төр зогссон байгаа. За тэгэхэд бол Мөси гэх нохоо нь бол машинаасаа бүр гинэтгэн үсэрч буугаад юу одоо тэрхүү нуур руу шумбаад орчихсон байгаа. За гэтэл харамсалтай нь тэр нуур бол зүгээр ч нэг одоо энгийн нуур байгаагүй харин бүр Цельсийн 94 градус хүртэл буцалж яадаг тийм маш халуун аршаан болж таарсан. За гэтэл нохоо ус руу оронгуудаа л маш ихээр өвдөж гасалж эхэлсэн бөгөөд Дэвид бол найзынхаа нохоог аврахаар бүр ямар ч эргэлзээгүйгээр аршааны ирэг рүү бол гүйсэн байдаг. За гэвч иргэн тойронд нь байсан хүмүүс түүнийгтэй битгий орооч орж болохгүй штэ гэж бол бүр маш ихээр анхааруулад байхад за Дэвид бол ердөө хитгүү хэлсэн байдаг. За тэр нь бол би орохгүй гэд яах юм бэ гэж хэлээд шууд шумаад орчихсон. За үнэхээр аимшигтай тэгээд та бүхэн бүр ингээд төсөөлөд үзэлтэй те 94 градус гэдэг чинь те бараг буцалж байгаа данхтай ус шүү дээ. За гэтэл тэрээр бол нохоруугаа сэлж хүрээд түүнийг бол эрг рүү гаргахыг хичээсэн ч гэсэн ус түүний биеийг бол бүр ингээд хоромхон зурд чанаж эхэлсэн байгаа. За Дэвид хэдэн секунд сэсний дараа нүрээ уснаас гарахдаа бүр аль хэдийнэ хараагүй болсон байсан гэдэг. За найз нь бол түүнийг татаж гаргахаар усны ирэм рүү орохдоо өөрөө бас хөлөө төлсөн ч гэсэн Дэвидийг бол татаж гаргаж чадсан. За хүмүүсийн ярьж байгаагаар бол тэр үед Дэвидийг уснаас гаргахад бол түүний бие бүхэлдээ ингээд цайчихсан, нүд нь ямар ч өнгөхгүй болоод өснүүд нь шууд унжижсэн гэдэг. За харин тухайн үед бол түүнд тусалгаар очсон нэгэн гадаад жуулчин одоо гутлыг нь тайлах гэж оролдоход хөлнийх нь найрс бол гуталтайгаа бүр хамтдаа бүхлээрээ одоо ингэж хууларч гэхээр бүр ямар аимшигтай байсныг та бүхэн бол ингээд төсөөлж байгаа бах. За Дэвид бол амиа алдахаас өмнө энэ үнэхээр тэнэг хэрэг байлаа те би хэр зэрэг муу байна гэж бол асуусан байдаг. За гэвч харамсалтай нь тэрээр маргааш өглөө эмнэлэгт бол хүрэгдээд бол нас барсан байгаа. За учир нь бол мэдээж биеийн бүх одоо хэсэг буюу 100% ингэж түлхсэн байсан. За бүр ингээд болчихсон байсан гэсэн ч бол болно. За тэгэд үнэхээр харамсалтай. За тэгэд ийм нэгэн харамсалтай түүх болжээ. За тэгвэл энэ залуугийн амийг авч явсан Целестин пул гэж яг ямар газар байдгийг гэдэг дээр та бүхэндээс жоохон мэдээлэл өгье гэж бодлоо. Тэгээд за энэ аршаан гэх юм бол Америк нэгдсэн улсын Wyoming мужийн Yellowstone үндэсний хүрээлэнд байдаг. Тэгээд Celestine гэдэг нэртэй буюу Тэнгэрлэг цэнхэр гэсэн утгатай ийм нэртэй аршаан байгаа. За үнэхээр ч одоо өнгө нь маш гоё те гүн цэнхэр болохоор хүмүүс бол өөр ирэхгүй одоо ойртож үзмээр ингээд санагддаг. За гэвч бол энэ дэлхийн хамгийн аюултай одоо супер галтуулын яг дээр байгаа одоо буцалж буй тоогоо гэж бол ойлгож болно. За энэ нь бол одоо ердийн галт уу шиг шовгор бол биш харин одоо газрын гүнд орших асар том одоо магмын камер буюу хайлмагч болвол ийм сан юм байна. За Yellowstone-ийн үндэсний хүрээлэн бол тэр чигтээ одоо энэ галт уулын тогоон дотор байрладаг. За төсөөлөх юм бол бүр бүхэл бүтэн том хот багтахаар тийм аврах том газар гэсэн үг. За газрын гадаргаас ердөө 5-8 км-ийн гүнд маш халуун одоо магм буцалж байдаг. За Celestine пул шиг ийм халуун аршаануудын ус нь бол газрын гүн рүү орж тэрхүү одоо халуун магмын нөлөөгөөр халж буцалж гарч ирдэг байгалийн одоо даралтц тоогоо гэгддэг юм байна. За хэрвээ одоо энэ супер галт уул хэрвээ дэлбэрлээ гэж бодох юм бол те Америк нэгдсэн улсын нутаг дэвсгэрийн бүр одоо ихэнх хэсэг нь бол үнсэнд дарагдаж дэлхийн уран амьсгалд бол өөрчлөлт орохоор одоо тийм их асар хүчтэй юм байна. За тэгээд энэ аршаан гадаргуу дээр 94 Цельс боловч за гүн рүүгээ бүр 100-аас дээш Цельс гардаг юм маш халуун байгаа. За түүгээр зогсохгүй бол ус нь маш их хөхөртэй учраас хүний бие маш богино хугацаанд дуусах юм чадвартай юм байна. За аршааны иргэн тойрондох газар нь бол маш нэмгэн доогоороо хөндөй байдаг учраас хэрвээ одоо хүн дээр нь гიშгэн бол шууд цөмрөөд халуун ус руу унах юм аюултай юм байна. За тэгээд Celestine пул болон одоо түүний орчмын аршаанууд нь бол Yellowstone-д хамгийн аюултай газруудын нэгт тооцогддог.
За түүхэнд бол энэ бүсэд бол 20 гаруй хүн аршаанд унаж нас барсан байдаг. За хамгийн дулаантай нь гэх юм бол одоо миний ярьж буй энэхүү Дэвид гэх залуугийн одоо нохоогоо аврахаар өсөрсөн энэ тохиолдол байдгийм байна. За түүнээс гадна гэх юм бол 2016 онд Colin Scott хэмээх одоо залуу Norris Geyser-т унаж бол ердөө нэг хоногийн дотор усны одоо хүчлэг чанараас болж бие нь бол бүрэн уусан гэх юм аимшигтай хэрэгүүд бас гарч исэн байна. За эдгээр одоо явдлуудын дараа бол үндэсний хүрээлэнгийн захиргаанаас бол одоо хатуу хориг гаргаад заасан замаас хэрвээ одоо гарах юм бол маш өндөр торгуул ногдуулахаас гадна бүр шууд ингэж баривчлах хүртэл арга хэмжээ авдаг болсон. За үүнээс гадна бол ойр орчимд нь бол үхлийн аюултай ус буцаж байгаа хүчлэг гэсэн анхааруулга самруудыг бол олноор байрлуулсан. Мөн энэ бүсэд бол 24 цагийн хяналт тавьжтай амтан болон хүмүүсийг бол ойртохоос сэргийлдэг болсон юм байна. За энэ газар нь гэх юм бол 1800 оны сүүлээр анх одоо судлагдчихсэн бөгөөд одоо бол одоо ЮНЕСКОгийн дэлхийн хувьд бол бүртгэлтэй байдаг юм аялал жуулчлалын одоо хамгийн том төвүүдийн нэг юм байна. За сонирхолтой бол энэ ашаан дотор маш өндөр хэмжээнд амьдардаг тусгай бактериуд байдаг юм байна. За тэдгээр нь бол ирэмгээрээ шар болон одоо улбар шар өнгөсгдөг. За тэгээд НАСА-гийн эрдэмтэд хүртэл энэ дээр ч одоо судалгаа хийдэг юм байна. За учир нь гэх юм бол өөр гариг дээрх амьдрал ийм халуун хүнд орчиндас байж болох уу гэдгийг бол эндээс судалт юм байна. За тэгээд энэ харамсалтай мэдээллийнхаа төгсгөлд бас жаахан дүгнэлт хий. За Дэвидийн энэ үйлдэлийг бол шууд харах юм бол мэдээж маш буруу сонголт хийсэн санагдах нь ойлгомжтой. За Дэвидийн оронд хин нэг нь бол тухайн нөхцөлд орсон бол мэдээж хайртай амьтнаа те одоо хайртай хүнээ ямар нэг өөр зүйл бодгосөхгүйгээр аврахын тулд бол ийм үйлдэл бол хийх байсан байх. За тэгээд хэдийгээр хүмүүс бол түүнийг тэнэг хэрэг хийсэн гэж хэлдэг ч гэсэндээ яг тэр агшинд бол хүн хайртай амьтнаа те тарчилж байхыг хараад бол эрүүл ухаанаар шийдвэр гаргаж бол чадахгүй байхаа. Тэгэхээр энэ хэрэгт бас буруутгал гэхээсээ илүү болгоомж бол хизээд илүүдэхгүй те золгүй явдал гэдэг зүйл бол бидний одоо төсөөлөөгүй агшин зурдал болдог гэдгийг бас харж байна. Тэгэхээр амьтан гэдэг альвааг дүгнэх чадваргүй учраас инстинктээр бол одоо юу ч хийж болно. Тэгэхээр энэхүү одоо эрсдэлтэй бүсэд амьтан авчрах нь бол ийм аюул дагуулж болох нэ. Тэгэхээр миний бодлоор байгаль их одоо хичнээн үзэгсэлэнтэй байсан ч бид түүнийг хүндэтгэж дотоосон дүрмийг нь бол даах хэвээр. Тэгээд энэ халуун аршин бол дэлхийн цөмөөс ирж байгаа асар их одоо энерги те аюул гэдгийг бас та бүхэн энэ түүхээс харсан бахаа. Тэгээд та бүхэн бас энэ түүхийг сонсоод юу гэж бодож байна? Дэвидийн үйлдэл одоо баатарлаг байсан уу те эсвэл одоо үнэхээр бодлогогүй хэрэг байсан уу гэдэг дээр та бүхэн маань ч гэсэн сэтгэл хэсэг та саналаа хуваалцаарай. Ингээд дараагийн мэдээлэл рүүгээ орцгоё. За дараагийн мэдээлэл маань бас маш сэтгэл эмзэглэмээр бас сонсоод үнэхээр уур хүрмээр нэгэн гэмт хэргийн талаар ярьж өгөх гэж байна. За бид ер нь бас сүүлийн үед те өсвөр насны хүүхдүүдийн дундх одоо бүли хүчирхийллийн эргүүдийг бол сошиалор бүр зөндөө харж байна. Тэгээ заримдаа бид бол өөрсдийнхөө 13 4 насыг ботхоор те зүгээр л одоо тоглож гүхээс өөрөө мэдхгүй гэмгүү хүүхдүүд байсан юм шиг санагддаг. Тэгээд би бүр өөрийнхөө одоо ямар царайтай байсныг ч яг үндэ сандаггүй яг тэр 13 4 наснда. За гэтэл одоо үеийн хүүхдүүд те үнэхээр одоо аимшигтай болцоод байна уу да гэж бодогдох хэрэгүүд бол одоо их гарах болжээ. Тэгээ саяхан манад ч гэсэн бас орцсон нэг охиныг бөөндөө зодож нүцгэл зэрэг гарсан да. За шалтгаан нас ердөөл одоо нэг залуугаас болж хартаж хармалсан юм асуудал байсан. За гэтэл яг үүнтэй төстэй те гэхдээ бүр илүү аимшигтай заяо. Бүр ингээд сэтгэл өвдөхмөр нэгэн хэрэг одоо Мексик улсад бол гарсан байна. За энэ хэрэг болохоор 2025 оны дундуур бол болсон. За тийм ч гэсэндээ одоо хохирогчийн ээж те ар гэрийнхэн болон одоо нийгэм бол энэ хэрэг дээр бүр маш их хонолтой байгаа учраас одоо хүртэл бол хэвлэл мэдээллийн сувгуудаар ингээд маш их эрчтэй энэ тухай яригдсаар байгаа юм байна лээ. За тэгээд энэ хэргийн одоо хохирогчнч дээр одоо хэрэгтнүүдэн ч тэр бүгдээрээ бүр 13-аас 15 настай юм охтууд байгаа юм аа. За тэгэхээр хэргийн тухайд гэх юм бол 2025 оны 9-р сарын 25-ны одоо нэгэн шөнө Мексикийн Сонорито мужид амьдардаг одоо 15 настай Лейла охин бол ээжтэйгээ хамтдаа за нэгэн баяр дээр байж байгаад за гэрлүүгээ бол харахаар төрүүлээд гарсан байдаг. За гэр нь бол маш ойрхон байсан болохоор ээж нь ч гэсэндээ үүнд нь ерөөсөө санаа зовлгүй ингээд яваасан байгаа. За гэтэл замдаа бол тэрээр өөрийнхөө одоо хамгийн дотн найзууд болох 13 настай Монсеррат, 15 настай Британий нартайгаа бол тааралцсан байгаа. За эсвэл одоо найзууд нь зориудаар хүлээгээд байжсэн жиж бол маадгүй. За ямар ч тач бол тэд Лейла кураад те чамд өгөх одоо маш гоё гинтийн бэлэг байна те хүрээ дээрээгээд ойролцоох одоо нэг эзгүй байшин руу бол дагуулж орсон. За Лейла бол мэдээж одоо найзууд нь л дуудаж байгаа юм чинь маш их итгэдэг байсан учраас одоо юу ч бодлого ингээд дагаад орсон. За мэдээж хинч байсан те найзууд чи ингээл хүүе тгийн гэх юм бол окей гэл ингээл явхал байсан байх. За гэтэл бол охид тэр байшинд Лейлаг сандал дээр суулгаад те бид нар одоо чамд те хин ч өгч байгаагүй тийм гоё бэлэн өгнө гэж хэлээд бол нүдийг нь бол даавгаар боосон байгаа. За Лейла бол тэр үед бол үнэхээр баярлаж те ингээд бэлээ инээмсэглээд хүлээгээд байжсэн нь бол одоо
дараа нь одоо хэрэгнүүдийн бичлэгээс бол тодорхой болсон байдаг. За гэтэл одоо 1 2 3 гэдтэй ингээд тоосны дараа тэд бэлэг биш заяа. Харин одоо хүүтэн мис болох хутга болон ос гаргаж ирээд Лейла руу дайрсан байдаг. За тэд бол Лейлаг бүр 60 гаруй удаа хутгалж, за эцэст нь бол амьсгалыг нь боож хөнөөсөн байдаг. За хамгийн зэвүүцмээр нь тэд энэ бүх одоо аимшигтай үйлдэлийг гар утсан дээр одоо бичлэг хийгээд одоо авчихсан байгаа. За тэгвэл яагаад одоо ийм зүйл болвоо те одоо чухам одоо сайн найзууд гэгдэх охид яагаад одоо нэгнийгаа те ийм одоо хүний санаанд оромгүй байдлаар маш харагсаар ингээд хөнөөвөө гэсэн чинь за шүүх болон мөрдөн байцаалтын явцад бол тогтоогдсон хэргийн сэтэл нь ердөө амар харамсалтай зүгээр ингээ атаархлаас болсон байсан. За Лила бол одоо бусад найзуудаас илүү хөөрхөн, сурлага сайтай, бас хүмүүст их нөлөөтэй ингээд ийм охин байсан нь бол Британий Монсеррат хоёрт бол ерөөсө таалагддаггүй байсан юм байна. За бас тэдний дунд нэгэн хөвгүнээс болсон маргаан байсан гэж яригддаг. За тэд бол энэ алгыг бол хэдэн өдрийн өмнөөс төлөвлөж бүр яаж хөнөөх бол хоорондоо зөвшөлдөж байсан нь бол мөрдлөгийн явцад бол тогтоогдсон. За тэг шүүх хурлын процесс нь бол 2025 оны сүүл хүртэл үргэлжилсэн. За шүүхээс бол Британид ял оноосон боловч 13 настай Монсерратыг Мексикийн улсаар бол эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй гэдэг үндслээр бол хорих ял өгүүлгүйгээр ерөөсө гэрийн хорио за эсвэл сэтгэл зүйн засаг хийлгэхээр ингэ шийдсэн ба. За харин 15 настай Британич гэсэндээ өсвөр насны хүүхэд учраас ердөө 3-5 жил ял авсан. За харин одоо энэ хэрэг одоо яагаад дахинтай ингээд шуугаад байгаа юм бэ? Тийм бол одоо хэрэгнүүд бол ялаа дуусгаад ингээд чөлөөтэй гадуур явж байгаа тухай мэдээллүүд гараад Лейлагийн ээж болон ар гэрийнх нь бол маш их гомдолтой байгаагаа сошиалоор илэрхийлж байгаа маань. За мэдээж одоо тгийжтэй те үр хүүхдээ одоо тийм хэрсээр хөнөөлөгчөөд за тэг хэрэгтнүүд нь одоо толгоогоо илүүлээд л өнгөрсөн учраас одоо сонсож байгаа миний ч гэсэн одоо дургу хурж байгаа юм чинь тэхэлах. Тэгээд ээж нь миний охин одоо хизээж эргэж ирэхгүй гэтэл түүний хөнөөсөн алуурчууд хэдхэн жилийн дараа ингээд инээгээд гадуур явчихна гэд бүр уйлаад ярьж байгаа нь бол олон нийтийн сэтгэлийг бол өвтгсөн учраас иргэд Мексикийн хуулийг насанд хүрээгүйгээд алуурчдыг өөгшүүлж гинэ гэж үзээд хуулиа өөрчлөхийг шаардаж жагсаал хүртэл бол хийж байгаа юм байна. За Лейла бол 2010 оны 3 дугаар сарын 24-нд төрсэн айлын ганц охин биш гэсэндээ ээжийнхээ одоо хамгийн том туслах хайртай охин нь байсан бөгөөд тэрээр Сонерита хотынхоо дунд сургуульд сурдаг маш сэргэлэн нөхөрсөг юм бол охин байсан байгаа. За тэгэд алуурчин охидтой бол те 10-20 жил биш ч гэсэн багаасаа нэг сургуульд сураад нэг хашаа хороололд өссөн учраас бараг л одоо төрсөн ихч дүүс шиг дотн найзалдаг байсан гэж болно. Лейла бол найзуудаа хизээч өөрт нь одоо ийм зүйл хийн гэж бол зүүдлэж үгүй явсан байх. Одоо үнэхээр харамсалтай. За тэгэд эцэст нь хэлэхэд бол ер нь те одоо дайснаа холоо сайх хэрэггүй те ингээд хажууд чи ингээд найзын дүр хэсгээд инээгээд байж байдгаа гэдэг үг бол яг одоо миний оройроо орж ирэх шиг болж байна. Тэгээд ер нь хинч танихгүй хүнд муу санаж атаарахгүй штэ. Яг ингээд хажууд чинь байгаа хүмүүс л чиний талаар одоо бүхнийг мэдж байгаа. Тийм учраас үргэлжил одоо өөртөө чинь өөрийгөө харьцуулж дутуу мэдрээд ирэхээр атаархаж илүү гарах гэж хичээж хийсэн зүйл бүрийг чинь даган дуурайх те. Эсвэл одоо хийсэн сайн зүйлсийг чинь доош нь хийж одоо далдуур янз бүрийн хорын юм ингээд сэдэд байж байдгаа. За тиймээс бол хорвоо дээр хамгийн дотн найз чинь те атаархлын нөлөөгөөр хамгийн аюултай дайсан чинь болж болдог гэдгийг бас энэ хүүхдүүдийн хэрэгээс харж болохоор байна. За тиймээс дүүнэртэй хандаж хэлэхэд найзаагаа зөв сонгох талаар бүр маш сайн бодож байж шийдэрээ те атаархал гэдэг зүйл хүнийг бүр ямарч адгуус шиг зүйл хийхэд хүргэж болдог гэдгийг энэ хэрэгээс хараад бас маш их харамслаа. За тэгээд хүний хамгийн итгэсэн хүн нь ар нуруунаас нь хутгалах шиг аимшиг бол мэдээж энэ дэлхийд байхгүй байх. За тэгээд ялангуяа энэ бяцхан охин те өөрийгөө одоо хамгийн сайн найзууд гэж боддог хүмүүс нь өөрт нь ийм аимшигтай зүйл хийн чинээ төсөөлөөгүй байсан гэж бодхоос бас тэр жаахан охиныг бол үнэхээр их өрөвдөж байна. За ер нь хүн энэ богинохон амьдралдаа найз нөхдөө, ажил мэргэжлээ, хань ижлээ зөв сонгож чадвал те бус нь аяндаа болно гэж би боддог. Тэгээд бас хүүхдийн хууль гэдэг зүйл бол мэдээж одоо хүмүүжүүлэх зорилготой байдаг ч гэсэн ийм балмад хэрэг үйлцэн хүмүүсээс арай л хөнгөдөөд байна уу да гэж бол бодогдлоо. Тэгээд ийм амар том хүний ч одоо зөрхилж хийхгүй зүйлийг хийсэн юм чинь те насаар нь биш бас хийсэн хэрэгээс нь дүгнэж шудраг ялдаг байгаасай гэж хүсэж байна. За тэгээд та бүхэн манаас энэ аимшигтай хэргийн талаар юу гэж бодож юм те сэтгэл хэсэгтээс өөрсдийн бодлоо хуваалцаарай. За ингээд дараагийн мэдээлэл рүүгээ орцгоё.
За дараагийн мэдээлэл маань гэвээс одоо бид сошиал медиа хөгжсөний ачаар бол дэлхийн өнцөг булан бүрт одоо болж байгаа те сонин содон итгэмээргүй үйл явдлуудын гэрч бол босоор байгаа. За заримдаа бид бол амьдралыг те ингээд дуусахгүй мөнх юм шиг санаж те өдөр хоног бол анзааралгүй өнгөрөөдөг. За гэвч бол хүний амьдрал гэдэг те дуусахтаа хүрэх юм бол бүр асар хурдан бүр секунд доллар хэмжигдэх мөчөд шийдэгддэг гэдгийг бид бас нэг их боддоггүй. За мөн та бүхэн маань одоо өхлийн ирмэгт очоод те ингээд гайхамшигтайгаар амьд үлдсэн хүмүүсийн түүхүүдийг ч бас өмнө нь сонсч байсан баг. За тэгвэл одоо миний ярьж өгөх одоо энэ түүх бол өхлийн аимшигт ирмэгт очоод азарч гэхүү эсвэл одоо юр бусын гайхамшигаарч гэхүү амьд гарч чадсан. За шинжлэх ухаанч гэсэн тайлбарлахад жоохон тийм хэцүү нэгэн одоо гайхалтай юм сонирхолтой түүх байгаа. За ингээд түүх рүүгээ орцгоё. За энэ үйл явдал бол 2015 оны 1-р сард Өмнөд Африкийн Алтны уурхайд болсон. За тухайн үед бол 37 настай Даниэл гэх одоо энэ залуу уурхайн инженерийн хяналтын ажил бол хийдэг байсан. За түүний үед гэх юм бол тэр өдөр бол ердийн л одоо нэг ажлын өдөр шиг ихэлсэн. За гэтэл бол газрын гадаргаас доош 3.5 км-ийн гүнд харанхуй одоо чигтэй орчинд тэрээр 70 доторх хатуурсан шаврыг цэвэрлэхээр 1.5 м-ийн одоо орчим урттай ийм хүнд төмөр лоон байран ажиллаж исэн. За гэтэл гинэт одоо хүл алдаад нөгөө байрч авсан төмөр лоомн дээр бол тэрээр шууд дээрээс нь зоогдоод унчихсан. За тэгсэн чинь тэр амар хурц үзүүртэй төмөр лоон бол Даниэлийн биеийг нь нэвт зүйл бэдтэй бүр ингээд цаваар нь ороод далны хэсгээр нь гараад ирсэн маш аимшигтай. За тэгээ та нар төсөөлөд үзлээ те бүр 1.5 м бараг худалч унд 2 м шахуу урт төмөртэй таны бээр ингээд нэвт ингээд гарчсан байна гэхэд ботхоор бүр амар газтай те. За тэгээд энэ аимшигтай үйл явдлыг мэдсэн хамт ажиллаж исэн хүмүүс нь бол мэдээж энэ бүх зүйлийг хараад түүнийг шууд өгчлээ гэж бодсон. За гэвч гайхалтай те Даниэл бүр ингээ ухаанч алдаагүй ухаантай чигээрээ байсан. За түүнийг бол уурхайн гүнээс бүр маш болгоомжтой те хөлгөөнгөө гаргаж эмнэлэгт хүргэх хүртэл маш их хугацаа орсон ч гэсэндээ тэр бол тисэж чадсан. За эмчнэр бол түүний рентген зургийг хараад бол маш их гайхсан. За мэдээж одоо шинжлэх ухааны талаас үзвэл ийм гэмтэл авсан хүн бол бүр хэдхэн минутын дотор те цус алдаад өөхөх ёстой. За гэтэл мис заслын эмчнэрийн хэлснээр бол тэрхүү бүдүүн төмөр лоом бол түүний биеэр нэвтрэхтэй одоо амин чухал эрхтнүүдийг нь те бүр яг одоо миллиметрийн зөрүүтэй ингэж алгасаж гарсан маамаа. За тэгээ хамгийн гол нь гэх юм бол тэр лом нь өөрөө гол судснуудыг даарснаар одоо цус алдалтыг төр зогсоох юм бөглөө болж өгсөн байсан. За хэрвээ одоо тэр ломыг тухайн ослын газарт шууд сугалсан бол Даниэл тэр дороо одоо цус алдаж өөхөх байсан. За эмчнэр бол түүнийг хагалгааны ширээн дээр хөвтүүлээд төмрийг бол бүр маш болгоомжтой бүр миллиметр бүрээр хэмжиж сугалж авсан байдаг. За тэд энэ бол ёстой нөгөө ангаа ухааны салбарт тохиолсон гайхамшиг болсон. За Даниэл бол Өмнөд Африкийн жирийн нэгэн гэр бүлд 1977 онд төрсэн. Одоо бол 49 настай эхнэр хүүхдүүдийнхээ бол хамтдаа ингээд амьдардаг. Тэгээ ажилдаа хариуцлагатай уурхайн салбарт бүр олон жил ажилласан юм туршлагатай нэгэн. За түүний эхнэр бол энэхүү аимшигт мэдээг сонсоод дахиж нөхрөө ингээд харахгүй нэ гэж бодож исэн ч Даниэлийн амьдрах хүсэл бүр асар хүчтэй байсан гэж бол хожим хэвлэлд бол ярилцлага өгтөө бол дурдсан байдаг. За гайхамшигтай гэх юм бол хаалгааны дараа тэрээр бүр нэг бөөрөө нарийн гизнийхаа хэсгийг алдсан ч гэсэн ердөө 19 хоногийн дараа хөл дээрээ босоод имлэхээсээ бол гарч чадсан. За тэгээ хүний биеийн нөхөн төлжих чадвар, сэтгэлийн тэнхээ гэдэг үнэхээр гайхалтай гэдгийг бол энэ хүн харуулсан. За өмнө нь 1848 онд Phineas Gage гэх залуугийн тархиар мөн л одоо төмөр нэвт гарч бас амьд үлдчихсэн түүх байдаг ч гэсэндээ за Даниэлийн шиг бол биеийн одоо гол хэсгээр нэвт гарсан тохиолдол бол дэлхийд бол маш ховор юм байна. За тэрээр бол ослын дараа төмөр лом миний биеэр ингээд нэвт гарч байхыг би харж исэн. За гэхдээ би айхынхаа оронд энэ төмөрчөнтэй ямар амар бохир юм бэ те одоо надад ингээд халдвар орондоо гэж бодож исэн гэж бол дараа нь ингээд хошигнож ярьсан байдаг. За ингээд бодоход бол энэ хүн өөрөө бас айгүй тийм маш их одоо сэтгэлийн хаттай ийм эрх хүн юм байна гэдгийг бол эндээс харж байна. Тэгэхээр өнөөдөр Даниэл гэр бүлтэйгээ бол аз жаргалтай амьдарсан хിവэрэ байгаа. За хамгийн сонирхолтой нь гэх юм бол тэрээр уурхайн ажилдаа бол эргэж орсон байна лээ. За тэрээр энэхүү ослыг бол хоёр дахь амьдралын маань бэлгээ гэж үздэг. Тэгээд одоо тэрээр бол чөлөөт цагаараа хүмүүст урам зориг өгөх гэж бол ихтгэл тавьж амьдралын одоо үнцийн аюулгүй ажиллагааны талаар ярьж явдаг ийм хүн болсон. За тэгээд энэ гайхамшигтай түүх маань л энэ хүрээд дуусаж байна. За миний бодлоор энэ түүхээс одоо амьдрал ямар ч үедтэй ямар ч нөхцөлд тасраа далаа болчихж болох одоо ийм хэврэг зүйлч гэсэн. За нөгөө талаасаа гэх юм бол хүнд бас амьдрах хувь тавилан байгаа бол тий үхлийн ирэмгээс ч гэсэн аз гэдэг зүйл ингээд хөтлөөд гаргаад ирдэг юм байна гэдгийг бас харж байна. За тэгээд магадгүй Даниэл
энд тохиолдсон тэрхүү одоо миллиметрийн зөрүү бол бас зүгээр ч нэг одоо тохиолдол биш. Түүнд өгсөн дахин нэг боломж бахаа. Тэгээ бид ч гэсэн өдөр бүр зүгээр л нэг амьдрах биш. Амьд байгаа одоо хорон мөч бүрийнхаа үн цэнэ мэдэрч хайртай хүмүүсээ хайрлаж явах ёстой юм байна гэдгийг бас дахин ойлгож авлаа. Тэгээд та бүхэнд манаас энэ түүх ямар санагдав? Тэгээд сэтгэлээ бас хуваалцаарай. За ингээд дараагийн мэдээлэл рүүгээ орцгоё. За ингээд хамгийн сүүлийн мэдээлэл рүүгээ орцгоё. За бидний амьдарч байгаа энэ дэлхий дээр 8 тэрбум гаруй хүнтэй мянган төрлийн итгэл үнэмшил одоо шашин шүтлэг бол зэрэгцэн оршдог. За зарим одоо шашин зөвийг номлодог бол зарим нь одоо бидрийг гайхшруулж заримдаа бүр айдас төрөлм юм гаж гэмээр зан үйлдэл үлдэх юм ч гэсэн байдаг. За барууны орнууд гэх юм бол христийн шашин зохиолж Азийн орнуудад гэвэл одоо буддийн сургаал ингэж голчилдог. За харин одоо дэлхийн одоо хамгийн их хүн амтай буюу 1.4 тэрбум гаруй хүн амтай улс болох энтэгчүүд за үүний одоо 79.8% нь буюу бараг 1.1 тэрбум хүн хинду шашныг шүтдэг. За энэ бол зөвхөн одоо шашин биш те тэдний бүр өдөр тутмынх нь амьдралын хэм маяг болсон байдаг. За бид бол одоо жилдээ нэг засал ном хийлгэж хаяа нэг ном уншуулдаг гэсэн одоо шашнаа хэд бол амьдралдаа оролцуулдаг штэ. За гэвч одоо 2 жилийн өмнө буюу 2024 онд энэтхэгт болсон нэгэн үйл явдал бол хинди шашны зан үйл мухар сүг хоёрын заг хаана байна вэ гэдгийг одоо дэлхийд дахинд томоохон асуулт болгож ингэж үлдээсэн хэрэг болсон. За юу болсон гэхээр 2024 оны 5 дугаар сард Индикийн одоо Матхья Прадеш мужийн одоо Жабалпур хотын ойролцоо ариунд тооцогддог одоо Нармада мөрний ирэг дээр нэгэн одоо ачирхалтай үйл явдал болсон. За үүнийг хараад би бол бүр үнэхээр гайхсан. За манад бол үүнийг бүр эрс цэвэрлдэг зүйл байгаа. За бүр одоо хэдэн зуун сүсэгтнүүд цуглараад бүр нийтдээ 11 мянган литр шин сүг бол мөрний ус руу цутгаж орхисон. За голын ус бол тэр чигтээ ингээд цагаан өнгөтэй болж сүүний одоо далай шиг харагдах тэрхүү бичлэг бол цахим орчинд тарж одоо бүр шууган тарьсан. Яг өмнө нь бол ийм зан үйл бол хийдэг байсан бахал та харин одоо сошиал хөгжснөр бол за дэлхийн нийт хараад бол үүнд маш одоо шүмжлэлттэй хандсан байна. За энэ зан үйлийг нь бол Махаягя гэх одоо томоохон дахилгын төгсгөл буюу Махабшек гэж нэрлэдэг юм байна. За тэдний үзэж байгаагаар одоо Нармада мөрөн бол зүгээр нэг одоо ус биш те бүр харин Шива бурхны охин амьд бурхан гэж бол үздэг. Тэгээ тиймээс бурхныг одоо сүүгээр угааж талархлаа илэрхийлж байгаа нь энэ гинэ. За гэвч бол энэ үйлдэлэндээ зөвхөн одоо шашны зан үйл үү эсвэл одоо байгаль дэлхийн хүн төрөлхтний эсрэг хийж байгаа юм гэмт хэрэгүү гэдэг дээрээс дэлхийн нийт бол маргаан үүсгэсэн. За мэдээж өтөө дэлхийн олон өөр шашин итгэл үнэмшилтэй хүмүүс бол үнийг янз бүрээр л одоо харж шүүмжилсэн баг. За гэхдээ миний хувьд гэх юм бол тэ шашин гэхээс илүү байгаль ихэд маань ямар хор хөнөөлтөй байж болох вэ гэдэг талаас нас төлхөө ярих гэсэн юм. За миний хувьд гэх юм бол аливаа шашин шүтлэгт бол цензур байхгүй болохоор за энэ методоо зан үйлүүд байгаль дэлхийдээ ээлгүй болж эхэлдэг гэж үздэг. За 11 мянган литр сүг гол руу цутгах нь бол байгаль орчин талаасаа бол маш аюултай юм байна. За учир нь гэх юм бол сүүн өөрөө органик одоо хүнс учраас усан дах бактерийг бол асар хурдтай үржүүлж хүчил төрөгчийг нь бас сорж авдаг. За үүнээс болж голын загас амьтад бол бөөнөр өөхөх эрсдэлтэй ингэж тулгард юм байна. За мөн одоо ариун гэж үздэг гол мөрнүүдээ өөрсдийнхөө гараар өхмөл болгож байгаа нь бол мухар сүг давцсан хүмүүсийн хамгийн том эмгэнэл гэж бол харж байна. За гэхдээ шашныг нь бол мэдээж би үгүйсэхгүй харин шашнаасаа болоод байгаль дэлхийдээ хор учруулж буй хөнөөл тал дээр нь бол надад бол шүмжлэлтэй санагцсан. За мөн түүгээр зогсохгүй те энэтхэг уус бол эдийн засгаараа дэлхийд дээгүүрт ордог ч гэсэндээ нийт хүн амынх нь бол 16-аас 20% буюу бүр 200 сая гаруй хүн ядуурлын туйлд амьдардаг. За Global Hunger Index буюу одоо глобал үлсгэлэнгийн индексээр энэтхэг уус бол 125 орноос 111-р жагсаж хүнд зэрэглэлд бол багтд юм байна. За тэгэхээр өдөр бүр сая хүүхэд нэг аяга сүүч ууж чадахгүй өсөж хахад 11 мянган литр сүг бол гол тасах нь байгаль дэлхий талаасаа ч тэр те эдийн засаг талаасаа ч тэр одоо үнэхээр буруу санагдсан. Тэгээ насанд хүрсэн хүмүүс хүртэл одоо өөрийн гэсэн тарихгүй юм шиг байгаанаас бас л одоо хэцүү санагцсан. Тэгээ ер нь одоо ачаад байхад те шашны хит үзэлтэй улсууд харин ч одоо илүү их одоо дайн байлдаантай, ёс зүйн хувьдаас буруу зан үйлтэй, ядууралтай одоо бага насны хүүхдүүд болон те эмэгтэйчүүдэд ч гэсэн ингэж халтай болоод байгаа юм шиг бас санагддаг. За үнэхээр л одоо тэр шашнаа тийм их шүтээд амьдрал нь одоо уусан сайжирдаг бол хамаа алга те. Гэтэл одоо тэр лалын шашин, муслим шашин, христийн одоо гач урсгал гэдэл сүүл одоо тэр бага Азиудын буддизмын одоо том ламнар нь хүртэл өөртөө хар тамхи арх хүүхэнтэй ингээ холбогдчихсон ч байх шиг те одоо хит юм шашинлаг уус бол улам уруудаад байгаа юм шиг санагддаг. Тэг юм хэмжээндээ байвал сайн, тэг хэтрүүл муу гэж бол надад
үнэн л санагддаг. За тэгээд эндхийн одоо боловсралтай хэсэг нь бол дэлхийн одоо томоохон технологийн компаниудыг бол удирдах байгаа ч гэсэндээ за хөдөө орон нутагт бол боловсролын түвшин бол маш доогуур мухар сүсэгт автсан одоо хിവэрэ байгаа. За тэдний хувьд бол боловсрол биш харин одоо бурхны ивэл бүхнийг шийднэ гэсэн юм хатуу ойлголт бол давмгайлгаа. За эндхийн одоо өнөөгийн засгийн газар болон одоо улс төрийн бодлого нь бол хиндүү шашныг бол үндэсний үзэлтэйгээ маш хүчтэй уялдуулдаг болсон бөгөөд за энэ нь бол одоо шашны зан үйлийг шүүмжлэх боломжийг хааж сүсэгтнүүдийг бол улам бүр зөв гэж итгэхэд бол хүрэж байна. За сүм хийдүүдийн эрх мэдэл асар их за тэдний хийж байгаа зүйлд нь бол төр засагч гэсэн тэр бүр хязгаарлалт тавьж зүрхэлдэггүй байна. За тэгэхээр бүр одоо шашин нь төртөөгөө холилдоод төр шашиндаа захирагдаад ирэхээр л бүр тэр улс одоо уруудаж янз бүрийн хүний санаанд багтамгүй хууль тогтоомж гаргаж байгаа юм аа. Тэгээ маш харамсалтай байна. Тэгээд энтгэгчүүд жишээ нь бол үхрээ маш их шүтдэг. Тийм шүтдэг байж болно. Гэтэл бол амтнаа хайрлаад тэгжин үг гэхээр үгүй бүр ингээ хитрээд бүхрээ бол ингээ дээрээсээ шээлгээд тэгээ залбираад тэгээ баасаар нь ингээ хоол унд чигээд байгаа мó тэ ингээ ёстой ингээ хэрээс хитэртэл ингээ шүтэж байгаа нь бол ингээ буруу санагдаад байгаа. За бид ч гэсэн одоо байгаль дэлхийг харагдаж одоо сүү цагаан эдийн дээж өрөөдөг. За гэхдээ манад бол гол усандаа одоо сүү цагаан эдийн өрөхийг бол цээрэлдэг. За гэхдээ бас нэг одоо шүүмжлэлтэй санагдаг зүйл нь гэх юм бол уул аван дээр очоод тэ зүгээр нэг сүсэглээ залбирчихгүй тэ баахан хэвийн бов сүү ариг чихэр жимс гэл бүгдийг ингээ замбраагүй аваачаа тавьж утгаа. За тэр нь бол эргээд тэ бурхтууд мэдээж бууж ирээд идэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр одоо байгаль дэлхийгээ хөрсөө бид одоо хит үзлээсээ болоод бас ингээ бохирдуулаад байна уу да гэж бол харж байна. Тэгээ тэр их одоо сүүний сав архины шил хогны ууд боовч хэр бол тэндээ хідэн жил одоо ингээд байсаарлын шингэхгүй шүү дээ. Тэрийг бас ингээд хаа холоос хүмүүс очиж цэвэрлээд авахгүй. Тэгээд бас ингээд модонд баахан хатуу уяад модныхоо бүр одоо шим шүүсийг ингээд шахаад одоо урахгүй болгоод боогоод орхичдаг. Тэгээд мод ч гэсэн амьд байгалийн нэг чухал хэсэг тий. Тэгээд таныг ч гэсэн ингээд амьсгалах боломж өгөхгүй ингээд хадгаар боогоод байвал мэдээж хүн бол дороо өгнө шүү дээ. Тэгэхээр бидэнд ч бас ингээд хитээцэн буруу зан уулаас байна. Тэгээд бас цай сүгэ өргөж гинэ гэдэл айлын машинуудыг бас ингээд сүгэ цацдаг зарим ингээд хүмүүс байдгаа. Гэтэл тэр хүн чинь бас ингээд эргээгээл мөнгөөрөө машинаа угаалгана шүү дээ. Тэгэхээр одоо бид ингээд мэдээ шашнаа шүтэж бололгүй л яг гэлээ гэхдээ одоо байгальтаа болон хүндээ одоо хор хөнөөлгүй шүтэж хэмжээнд нь байлгах зүйтэй гэж бол бодож байна. Тэгээд энэ дэлхий дээр бол зөвхөн хүмүүс амьдардаггүй те байгаль дэлхий бас дээрэс нь амьтад амьдардаг гэдгийг бол бид мартах ёсгүй. За гэхдээ дээж өргөөх болон одоо 1000 литрээр нь сүү тутгах хоёрын хооронд бол асар их ялгаа байгаа. Тэгэд эндхийн энэ жишээ бол шашин шүтэж болгоч гэсэндээ те тэр нь одоо хүний осноос гажууд байгаль дэлхийдээ дайсагнасан хэлбэртэй болох юм бол те мухар схэ гэдгийг бол харуулж байгаа хамгийн том юм баримт гэж бодож байна. За тэгэд итгэл үнэмшил нь бол хүн төрлөختнийг соён гэгэрүүлж хайр инрэл хөтлөх ёстой болохоос биш одоо өсөж буй хүмүүсийнхээ боломжийг хулгайлж байгаль дэлхийгээ сүйтгэх хэрэгсэл бол болох ёсгүй. Тэгээд та бүхэн манаас энэ талаар юу гэж бодож байна? Энэ одоо шашны ариун зан үйл үү те эсвэл одоо зүгээр мухарсгүй гэдэг дээр сэтгэл хэсэгтээс өөрийнхөө бодлыг хуваалцаарай. За энэ хүрээд миний бэлдсэн мэдээллүүд маань дуусаж байна. Танд магадгүй таалагдсан бол таны үзэл бодлын чинь нэгийн хэсэг бас наадтай санал нийсэн бол сувгаа дэмжээ лайк болон subscribe дарж дэмжээрэй. За мөн миний инстаграмаар зочлоод сонирхолтой мэдээллүүдийг аваарай. За ингээд дараагийн дугаараараа дахин сонирхолтой мэдээллүүдээрээ уулзцгаая. Түр баяртай.